Өнгөрсөн амралтын өдрүүдэд Багшийн дэдийн автобусны буудлын болон Улаанбаатар ихтлгүүрийн орчимд харангийн G-класс маркийн Тэг 6 УНК улсын дугаартай автомашинд сууж явсан залуус 10-20 мянган дэвсгэртүүдийг иргэдэд тараасан гэх бичлэгийг харж байна. Олон нийтийн сүлжээгээр тарсан их сурвалжуудын мэдээлэлээр бол их нэртэйгээ муудалцсан барилгын компанийн захирал залуу 700-аас 800 мянган төгрөгийг гадуур явж машинтай тараасан гэж байгаа бол эцэг эхийнхээ буйны ажил зориулж мөнгө тараасан гэх мэдээлж хамт явж байгаа юм а. За автобусны буудлуудаар мөнгө тараасан гэх энэ хэргийн талаар цагдаагийн газраас тодруулсан боловч өнгөрсөн амралтын өдрүүдэд ямар ч ийм төрлийн хэрэг бүртгэгдээ өгсөн тайлбарыг бидэнд өглөө. За гэхдээ хэрвээ мөнгө тараасан нь үнэн гэдгийг тогтоогдох юм бол ямар шалтгаанаар тараасан бэ гэдгийг цагдаа ерхий газрын эрүүгийн цагдаагийн газраас шалгана гэсэн тайлбарыг өгсөн юм а. Мөнгө тараасан гэх энэ үйлдэлүүдийн цаана сонгуультай холбоотой сурчилгаа байх ч магадaltaй гэсэн таамагч байна. Хэрвээ иргэдийг татахын тулд мөнгө тараасан гэдэг нь тогтоогдвол бие даан нэр дэвшигчийн хөдөлмөрийн хүсний доод хэмжээг 3-аас 5 дахин, нам эвслийг 5-аас 7 дахин нэмэгдүүлснээр тэнцэх хэмжээний мөнгөөр торгох хуулийн заалт бий. Гэхдээ одоогоор ямар зорилгоор мөнгө тараасан хэн болох нь тогтоогдог байна.